Бидний их нутаг Тэнгэрийн орон бол аз жаргал мөнхөд бялхдаг газар. Нэгэн цагт хүйтэнч биш, халуунч биш, зовлон байхгүй Тэнгэрийн оронд яруу алдар эдэлж байсан бид нүгэл уйлдэж дэлхийд бууж ирсэн учраас л зовж зүдэрдэг. Энэ дэлхийн нүгэлтнүүд гэмших хорогдох хот тул хэцүү юм бишгүй их. Нүгэлгүй болж байж л аз жаргалтай болж зовлонгуйныг арилна. Тэнгэрийн орон бол нүгэлгүй болж байж л явах газар. Нүгэл бол ёс бус. Нүгэл үлдэгч нь диаволынх тул аврагдах боломжгүй. Нүгэлгүй бурхан өөрөө энэ дэлхийд ирж загалмайд цовдлогдох өвдөлтийг твчин. Өөрөө алгасал баярын хураг болж залиослогдсон үнэт цусаараа биднийг нүглээс чөлөөлсөн. Түүнчлэн диаволд булаалгасан үннийг эргүүлэн авч та биднийг авралт хүрэхийн тулд өргөс мэт махан биеийн хувцас дахин өмссөн. Тамийн хөхөрт галд орох нүгэлтнүүдийг Тэнгэрийн хаанчлал дагуулж явхаар нүгэл устгах гэж ирсэн эцгийн хайрыг ухаарах ёстой. Алгасал баяр шинэ гэрээгээр нүглээ уучлуулсан тул төөрөгдөлд автаж дахин нүгэл үлдэхгүй тулд болгоомжлох ёстой. Хуйлгүй хүмүүс жаахан нүгэл үлдлээж Тэнгэрийн орон явна гэж мэхэлдэг бол харин бурхан хоёр эзэнд бүү үйлчил гэсэн. Энэ нь нэг бол диаволын талд зогс, үгүй бол нүгэл үйлдэлгүйгээр бурханд харьяалагдах гэсэн үг. Хэр толб багч бай, игч бай, хэртэл бол хэртэй байдаг шиг игч бай, багч бай, нүгэл үлдэх ёсгүй. Нүглээ болохгүй үлдээвэл тэр нүгэл өсөж илүү том нүгэл үлдэхэд хүргэнэ. Ёс бусыг үйлдвэл Тэнгэрийн хаанчлал явж чадахгүй. Бурхны тушаалыг сахихгүй байх нь ч ёс бус. Мөн Бурхны үгийн хүслийн дагуу үйлдэхгүй байх нь ч ёс бус. Нүгэлтнүүд өөрөө нүглээ хянаж цагдаж чадахгүй. Паул ч мөн Юудын шашинд байхдаа нүглээсээ болж л зовсон. Тэрээр Бурхны үгийн дагуу амьдрахыг хичээсэн ч нүгэлт мөн чанар нь гарч ирээд шунаж, бардамнаж ах дүүсээ үзэн ядахад хүрсэн. Тийхүү нүгэл тунд амьдарч байгаад Христтэй уулзаж нүглээсээ чөлөөлөгдөн баярлаж байгааг нь бид харж болно. Алгасал баяр амийн сүнсний хуулиар нүглээ уучлуулсан болохоор махан биеийн бодлоос сүнсний бодолтой болж өөрчлөгдөн өсөх ёстой. Махан биеийн бодол нь Бурхны эсрэг дайсагнаж нүгэл үйлдүүлдэг. Нүгэл үйлдэх нь дотор ч махан биеийн бодол ажиллаж байгааг. Нүгэл үйлдэхээс зайлсхийх нь дотор ч сүнсний хууль ажиллаж байгааг илтгэнэ. Сүнсний хуулийг үргэлж бидний дотор ажиллах ёстой. Тэнгэрийн үн цэнийг ухаарахгүй нүглийг чинь арилгаж Тэнгэрийн хаанчлалд дагуулж явах Бурханд итгэхгүй бол
Бурхныг баярлуулж чадахгүй нүгэл үлддэг. Өнөөгийн ертөнцид Содом Гоморагийн үетэй адил нүгэл үйлдвэрлэх нөхцөл дэндүү их. Нүгэл үлдэхгүйг хичээж залбираарай. Залбирал бол Бурхантай ярилцах цагт бол залбирах үед диавол хол зугтдаг. Мөн Бурхны үг судлахдаа хайнга хандвал нүгэл байн амилж, харин Бурхны үг бидний дотор орвол диавол аяндаа зайлна. Диаволын мэхэнд хуурдахгүй тулд Бурхны үгээр өвч зэвсэглэж, үгэн сэлмээр ёрын муу сүнснүүдтэй тэмцэх ёстой. Бурхны үгийг сонсоод зогсохгүй, сонссон үгээ бас тунхаглах ёстой. Ялангуяа алгасал баяр бол сүнс аврах зэвсэг болохоор сатан үүнээс маш их хайдаг. Шинэ гэрээний үг тунхаглах үед итгэлч нь ганхахгүй. Харин ч яавал тэднийг нүгэл үйлдвэрлэхгүй байлгаж Тэнгэрийн хаанчлал явахад нь туслах уу гэж Лот шиг зөв бодол tiin. Сүнс аврахыг хүсээд байж сууж чадахгүй байх нь сүнсний хууль дотор ч амьд байгаагийн нотлогоо юм. Бурхны зөв шүүлтийн өдөр нүгэл үлдсэн хүмүүс шийтгэгдэж, Бурхны үгийн дагуу амьдарсан хүмүүс сүнслэг биеэр өөрчлөгдөн Тэнгэрийн оронд өргөгдөн гэж Библиэд гардаг. Үзэгсэлэнтэй хязгааргүй эрх чөлөөний орон яруу алдарт Тэнгэрийн орон руу явахын тулд хүчин зүтгэцгээе. Энэ дэлхий дээрх хүчин зүтгэл Тэнгэрийн яруу алдрын дэргэд юу ч биш. Хайртай та бүхэн минь, Содом Гомора шиг энэ ертөнцид нүгэл үйлдэлгүй, гуниг зовлон байхгүй мөнхийн Тэнгэрийн хаанчлал заавал явцгаая.